Ингээд ээлжит нэгэн болсон бодит түүхэн явдлаа ярихад бэлэн болж байна. За та бүхэн гарчиг дээрээс хараад Мэри зааны тухай ярих чагаа байна гэж сонирхоод орж ирсэн байх. За ингээд Мэри зааныхаа тухай та бүхэнд хөрхөө энгийн үг хэлгээр ярьж өгье. За Америкийн нэгдсэн улсад одоо үйл ажиллагаагаа явуулдаг тэр тусмаа Виржини болон Теннесси мужууд улсуудаар ингэж аялан тоглолт хийдэг Sparks гэдэг тийм ахан дүүсийн цирк бол байдаг. За энэ цирк бол өөрсдийнхөө урд чадвар арга ажиллагаандаа үндэслээд зааны одоо тийм үзүүлбэр үзүүлдэг. Өөр олон амьтан байгаа. Гэхдээ заан дээр голчлон бас анхаарч хуурай газрын хамгийн том амьтан гэдэг утгаараа циркээс сурталчилж одоо энэ тентхийн жижиг том хотуудаар орж тавар онцаас хийдэг ийм хүмүүс байсан. За мэдээж зааны туглыг бол багаас нь олж аваад тэрийг сургаж хүмүүжүүлнэ гэдэг дараагийн үйл ажиллагаанд бол асар их нөлөөтэй. Ийм учраас одоо Sparks-ийн ахан дүүс Азийн нэгэн улсад очоод Мэри гэдэг 1894 онд төрсэн хөөрхөн жижигхэн зааны туглыг бол харсан. За ингээ эзэнтэй тавар үг солиод 8 панза хийгээд сонгоцонд очоод энэ хөөрхөн заанаа бол одоо Теннесси мужид авчирсан. За ингээд Теннесси мужид авцаа тэндээ сайхан өөртөө явуулын цэрэгтэй тижээгээд ингээд явж явах үед одоо эдний явуулын цэрэг бол өндөр аш орлоготой байсан. За тухайн үед бол Америкийн нутаг дэвсгэр дээгүүр ийм хөдөлгөөнд цэркүүд бол асар ихээр бий болчихсон. Энэ тентхийн хотуудаар ээлж дараагаараа ингээд явж идэг. Тэр тусмаа одоо Жумбо гэдэг тийм алдартай цирк бол бас байсан. Тэн дээр нөгөө дэлдэн жихтэй том Жумбо гэдэг бас заан байсан. Тэгээ энэ ийм маркетинг талаас ингээд заанууд аягүй сайн сурчлаад өгөхөөр одоо бусад циркүүдийн үзүүлбэрээс илүү их хэмжээний орлого олдог байсан учраас бүр хавс Америкаас Азад очиж ингэж Мэри зааныг бол олж авчирсан. За заан сургагч нарын нүдээр бол Мэри заан бол маш ухаалаг тийм юм сайн сурдаг номхон дүлгөөн заан гэдэг нь бол ойлгомжтой байсан. Ийм учраас одоо 5 зааныхаа голд хамгийн толгойлогч буюу чиглүүлэгч зааны үүргийг гүйцэтгэж ямарваа нэгэн үзүүлбэр хөөрхөн юм болоход хамгийн түрүүнд гарч ирдэг. За тэг Америкийн энэ жижиг хотуудаар байгаа хүүхдүүд одоо Мэри зааныг харж баярлан хөхөрдөг иймэрхүү хөөрхөн байсан. За тэгээд тухайн бүс нутагтаа бол яг Жумбо шиг нэр хүндтэй байгаагүй ч гэсэн бас хөөрхөн дүлгөө Мэри нэрээр бол алдаршсан. Тухайн хэсэгтээ бол хөөрхөн нэр алдартай болчихсон ингээ бужигнуулж ирсэн байдаг. За ингээд 1916 он буюу дэлхийн 1-р дайн одоо Европод эд бужигнуулж явах үед Америкийн нэгдсэн улсын Sparks-ийн ахан дүүсийн цирк одоо өөрсдийн аялан тоглолтоо хийгээд энэ тэргээр явж байсан. За ингээд Виржиниа мужи Сент Пол хотод очоод одоо өөрсдийнхөө одоо үзүүлбэрийг үзүүлэхэд ямар нэгэн заан сургагчийн бас орон тоо гарчихсан байсан. За ийм учраас одоо энэ Sparks-ийн ахан дүүсийн захирал одоо ийм заан сургагч ажилд авнаа, сургаж ажилд авнаа гэдэг зарыг бол тавьсан байдаг. За энэ үед одоо тухайн Сент Пол хотод амьдардаг Волтер Элдриж гэдэг хүн нөхөр ажил хайж явж байгаад энэ зарыг харсан. За тэгээд өөрийнхөө хот тосгондоо бол улаан хочтой тийм нэрээр алдартай Волтер Элдриж гэдэг хүн ягаад ч юм ингээ заан сургадаг ажилд бол одоо ингээ орж чадсан. За ингээд Sparks-ийн циркэд ажилд ороод бусад заан сургагч нараас одоо хэрхэн заантай ажиллах, яах хийх тухай бүх сургалтыг аваад ерөнхийдөө бол нэлээд дайггүй сурчихсан. Ерөнхийдөө яг хамт ажиллаж исэн хүмүүсийн одоо үнэлэлт дүгнэлтээр бол Элдриж гэдэг энэ нөхөр ерөнхийдөө жоохон төвчээргүй, огцом ууртай иймэрхүү хүн байсан гэдэг тийм дүгнэлтийг бол өгсөн байгаа. За ингээд 5 заантай одоо энэ Sparks-ийн ахан дүүсийн цирк одоо энэ Сент Пол хотод ирээд үйл ажиллагаагаа эхлээд ингээд явсан. За ингээд Элдриж шууд заантай ажиллах ажил дээр томилогдоод тэр зам Мэритэй ажиллах одоо тийм ажлыг бол хүлээж авсан. Мэри ч болохоор аягүй хөөрхөн энгийн дүлгөөхөн ааштай ийм одоо 30 орчим настай эмэгчин заан байсан учраас ерөнхийдөө бол хөөрхөн болчихноо энэ хүнтэй ажиллахад асуудалгүй гэдэг одоо заан сургагч нар бол Элдрижид Мэриг өгсөн. За Мэри Элдриж хоёр бол эхэндээ хөөрхөн эхэлсэн. За гэвчиг нэг удаа одоо заанаа туугаад одоо усанд оруулах гээд явж явах үед Мэри заан гудамжинд унтсан байгаа нэгэн жимсийг идэх гээд тонгоодог. За тэр үед Элдриж одоо хурдан усанд нь оруулчаад буцаагаад аваачиж савнд нь хийх гэж явж исэн учраас маш уурлаад
том барьж явдаг саваагаараа Мэригийн одоо хацар хэсэгт бол аюулгүй чанга зогссон байдаг. За Мэри одоо өөрийг ингэж зодож байгаад бол асар ихээр гомдож, игдүүцэж, уурлаад эргэж хараад өөрийнхөө хушуугаар одоо ээлдрижийг ороож өргөж аваад чулууддаг. За ингээ ээлдрэж унаад босоод ирэх хооронд Мэри замаа үргэлжлүүлээд явсан. Бусад заан сургагч нар гүүж ирээд Мэрийг чиглүүлээд зохид зодоод ингээ хөөгөө явуулдаг байгаа. За ингээд ээлдриж Мэрийн хоёрын хооронд одоо ингээд нэлээд жоохон төвөгтэй асуудал учирчж байгаа. За тэгээ эн чинь ээлдриж ажилд ороод өнгөж 3 дахь хоног дээр Мэрийг зодож байгаад Мэрид ингээд зохиулж унж байгаа ийм үйл явдал болж байгаа. За ингээд оройн тоглолттой байсан. За ингээд Сент Пол хотын иргэд болон хүүхдүүд бүгд цуглдаад одоо та ийм хөөрхөн заанууд ирж байгаа. Энэ заануудыг үзье энэ төр гэд бүгдээрээ цуглаа сууж исэн байдаг. За ингээд заан сургагч нар өөрсдөө хүмүүсийн өмнө одоо ингээд заанаа сургаад янз янзын үзүүлбэр тоглолтуудыг хийгээд алга ташлалтын донд аюул хөөрхөн үйл явдал болж исэн. Гэтэл Элдриж гээд нөхөр чинь одоо шууд Мэри зааны нуруунд дээр суугаад одоо үзүүлбэр үзүүлэх тэр ажилчууд томилогдоод ордог. За ингээд Элдрижийг Мэригийн нуруунд дээр суух үед Мэри заан бол асар их хэрэгдүүцэж уурлаж эвгүй байдалтай байсан. Ягаад тэгэхээр өдөр нь өөрийнхөө нүүрлөө саваа модоор асар хүчтэй зөхиулсан учраас жоохон хонзонтой байсан. За Элдриж бас тэрийг мэдж байгаа. Дээрээс нь энийг далимдуулаад бас нэг жоохон шоколад авъя гэсэн санаатай заан дээр суусан гэж үздэг. За ингээд янз янзын үзүүлбэр хийж явах үед жижиг сажиг алдаа гарсан. За энд нь Уолтер Элдриж одоо бусад багш нараас нүдэн дээр шууд одоо саваа модоор янз янзаар хатгах ийм хорон үйл ажиллагаануудыг хийгээд одоо Мэри зааныг бол уурлуулсан байдаг. За Мэри заа ингэж уурлуулж байгаадаа төвчгүй шууд нэг удаа Элдрижийг ахиж аваад хушуугаараа нуруунд дээрээс татаж унгаад тэгээд түүний газар руу шидсэн. За ингээд шидээд унгаангууд одоо яг хөө Элдриж болон бусад багш нар юу гэж ойлгосон бэхээр өдөр тэгэж унгаагаад орхио явчихсан учраас тийх байх гэж бодсон. За ингээд амар олон үзэгч нар ингээ хараа сууж явах үед Элдрижийг газар унаад босож амжаагүй байхад Мэри зан гүйжчод асар хүнд одоо тавхаагаараа одоо Элдрижийн толгоон дээр бяц гიშгээд тэгээ ерөнхийдөө тэн дээрээс босохгүй хөдлөхгүй ингээд зогсоод байсан. За энэ үед одоо энэ хүү алгыг харсан одоо олон зуун одоо үзэгчид үнэхээр гайхсан. Тэр тус маань Спарксын ахан дүүсийн одоо энэ циркийн захирал өөрийнхөө одоо бууг аваад маш яралтай одоо тэр Мэри зааныг буудах тийм шаардлагатай болсон. Гэхдээ буудлага үйлдээгүй маш ихээр гайхсан. Гэтэл тэр дотор одоо тоглолтыг үзээд байж исэн зарим одоо буу зэвсэгтэй хүмүүс шууд бууга гаргаж яад алуурчин гээд орилсон. За ингээд нөхцөл байдал баяр баясгалан байснаа шууд ингээд уу гашуу айдас хүүдс болоод бүх юм орвонгоор эргээд тэнд дотор байсан хүмүүс бүгд буужигналдаад зүгтаа тал тийшээ гүүгээ зарим буу зэвсэгтэй хүмүүс нь үлдээд Мэри заан руу шууд одоо онилж байгаад буудсан байдаг. Ойролцоогоор 5 удаагийн буудлага үйлснээр дараа Мэри заан одоо энэ Уолдрижийн толгой дээрээс хөлөө аваад ингээд цаашаа явсан. Тэр үед одоо Спарксын захирал өөрөө бууга гаргацсан байж исэн учраас буудагчнаа буудаж чадаагүй. Ягаад тэгэхээр тэдний барьж байгаа бууны калибр одоо зааныг өхөлт үргэхээр хэмжээний бас тийм аюул учруулахгүй харин ч уур уцаарыг хөдөлгөөд одоо игдүүцэл нүргэж галзууруулах тийм эрсдэлтэй гэж хэлээд одоо 5 буудлага үйлснээр дараа болоо болуулаад бүгдийг гаргасан. За ингээд циркээс бүх хүмүүс бүгд зүхтаад үйлмэлдээд гараад явсан. За энэ тухай сонсон хотын захиргаа яаралтай цэрэг цагдаа шерифүүдийг бол явуулсан. Тэгээд Спарксын захирал бол өөрийнхөө зааныг одоо гинжилж уяад буцаагаад өөрсдийнхөө тэр хөдөлгөөн циркийн байран дээр одоо нууж бол хадгалсан. За бусад заанууд нь бас шоконд орсон байсан учраас бүгдийг холдуулсан. За хэргийн газар дээр хотын цагдаа цэрэг хүрээд ирэхэд бол Элдриж аль хэдийн 5 тонн заанд одоо ингээд тархинд бяцраад ингээд аль хэдийн амиа алдчихсан байсан. За сургагч багш нараас мэдүүлэг авахад бол энэ хоёрын хооронд бас нэг жоох асуудал байсан. Өдөр ингээд ийм болж исэн. Тэгээ орой ингээд унгаачаад орхичихолоо гэж бодсон чинь гүйжчээ толгоон дээр ингээд шингэж бид нэр төсөөлөгөө бодоогүй гэж хэлсэн. За ингээд тухайн зааныг төр хүлээд байж явах үед хотын захиргаанаас одоо асар том дарамтууд ирсэн. Тэрний үхээр Спарксын захиралд болоо янз янзын тийм уулзалт мэдүүлгүүд бол бий болж гисэн. Тэрний юу гэсэн бэ гэхээр
танаа энэ циркэд алуурчин зам байна. Тэр цэма тэр алуурчны нэг Мэри гэдэг ингээ хүн алсан олон хүүхдүүд хүмүүсийн нэрнэн дээр хүн алсан учраас энэ заантай үз үлбэрийг цааш энэ хотод хоригдолноо. Бусад Америкийн хотуудаас энэ зааныг одоо хүлээж авахгүй гэдэг тийм мэдүүлгүүдийг бол өгөөд эхэлсэн. За Sparks-ийн эзэн олон хүн цалинжуулж байгаа бас өөрөө өр ширтэй бизнесмен хүн учраас одоо энэ Мэри заанаас болж асуудалд орох юм байна гэдгийг ерөнхийдөө ойлгосон. За тэгээ хотын захиргаанаас юу гэж хэлсэн бэ гэхээр энэ алуурч нь одоо устдаг өөр ямар ч арга байхгүй сургаад одоо энэ заанаас ч бүх хүмүүс айж ийн энийг одоо хурдан устгаж далдруул гэдэг тийм шаардлагыг бол удаадараа бүр хүчтэйгээр тавиад эхэлсэн. За тэгээд Sparks-ийн эзэн өөрөө бараг 30 жилийн зааныг өсгөжсөн учраас одоо маш ихээр хайртай байсан. Гэхдээ одоо яг энэ өндөр дарамтыг давах цаашдаа бусад одоо заан болон амьтад ажилчдынхаа амьдралыг бодсны үндсэндээ цаазаар авахыг бол зөвшөөрдөг. За ингээ хотын захиргаа тухайн циркийнхэнтэй тохиролцоод тухайн зааныг цаазаар авах шаардлагатай гэдэг үндсэн дээр бүх зүйлийг нарийн тооцсон. За ингээ зааныг буудаад унгая гэдэг санал гаргасан боловч зааныг алах хэмжээний тийм том калибертэй буу тухайн үед байхгүй гэж үзээд боломжгүйгээд болсон. За тэгэнгүүт хор өгөөд алчия гэдэг тийм санал гарч ирсэн. За гэтэл заан гэдэг амьтан бол хортой хоргүй одоо зүйлийг бол үнэрлээд ч юм уу мэдрэмжээрээ мэдчихдэг ийм айхтар ухаантай амьтан учраас хордуулна гэж болоод баг боломж байхгүй. Тэгэнгүүт бас нэг өөр санал гарч ирсэн. Цахилгаанаар зохиулаад алъя гэдэг тийм санаа гарсан. Тэгэнгүүт бас өндөр хэмжээний вольт үүснэ. Тэрнээс болж бас үхэхгүй байх тийм яваа гарч магадгүй энэ төр гээд янз янзын бохир аргууд байна гэж үзсэн. Тийм учраас одоо хамгийн зөв арга бол ойрхон байгаа энэ Эрвин хотод байгаа төмөр замын дахин очиж буулгах, дамжуулах станц дээр аваачаад тэр 5 тонны жинтэй зүйлийг өргөх хэмжээтэй хүчтэй тэр кранд хоолоогоор нь гинжилж байгаа дүүжилчээ гэдэг санаа оноо дээр бүгд бол нийлсэн байдаг. За ингээд осол лаваар алга гарснаас хойш одоо хэдхэн хоногийн дараа Мэрийг одоо энэ Эрвин хотын дахин дамжуулах одоо станц руу авч очисон. За очихдоо Мэри заан ганцаараа явахдаа бас сандраад аж магадгүй гэсэн үүднээс бусад одоо 4 заантай хамт одоо галт тэргэн дээр очиод яваад очисон. За ингээд сургагч нар нь бусад заануудтай хамт 5 зааныг вагон дээр ингэж хооллож ундлаа тайвшруулад Эрвин хотод ирсэн. За Эрвин хотын вокзал дээр ойролцоогоор 2500 орчим хүүхэд залуучууд баахан хүн амьтан цуглжсан Мэри зааныг цаазаараа хүүл явцыг бол харна гэд ингээ хүлээгээд байж исэн байдаг. За тэгээ нөгөө хөөхөн Мэри нэрээрээ алдартай байсан заан чинь яг энэ хотод ирэхдээ алуурчин Мэри гэдэг тийм хочтой болчихсон. Хүмүүс алуурчныг ал дүүж хороо өнтер гэсэн тийм хорсол игдүүцэл амар ямар бол ухтаж авсан байдаг. За ингээд зааныг одоо иш тийшээ бас хүн амьтан руу дайрч магадгүй бужигнуулж магадгүй нэг үүднээс бол хойд хоёр хөлийг нь төмөр замын тэр маш хатуу бат бих төмөртэй бол бэхэлж ингэж гинжилсэн байдаг. За тэгээ гинжээ нь болохоор толгоогоор нь бас оруулаад дээрээс нь татах маягтай ингэж дүүжилнэ гэдэг ерөнхий төлөвлөгөөг бол гаргасан. За тэгээ энэ үйл ажиллагааг одоо гардан гүйцэтгэхээр гал сөнөөгч Сэм Харви тэгээ нэг нүдтэй Харви хочод одоо ийм хоёр хүн одоо ингээд зааныг одоо цаазаараа үйл ажиллагааг ерөнхийдөө толгойлж бол хийсэн. За үзэгч түн бол холоос хараад байж исэн. За зааны сургагч нар бол яг энэ хоёр гал сөнөөгчд туслаад наач цаашаа гинж минж осорлох үйл ажиллалт нь бол тусалсан. За Мэри зам бол ерөнхийдөө өөрт нь ямар хувь заяа тохиолж байгааг бол мэдэрч ийсэн. За нүдэн тал талдаа эргэлдээд нүднээс нь нулимс асгараад хөөрхөн амтан маш ихээр сандраад айд дагжин чичирж ийсэн. Нэгэн цаазын ял авцгсан учраас одоо гүйцэтгүүлэхээс өөр арга байхгүй. За ингээ гал сөнөөгч нар Мэрийг одоо энэ гинжээр гинжилсний дараа дохиод дугарсны дараа гинжийг бол чангал дээш нь өргөдөг. За ингээ өргөх үйл явц явж явах үед нүхтүүд нөгөө хит айд сандрах Мэригийн хойд хоёр хөлд байгаа одоо тэр гинжийг салгахаа мартчихсан байсан. За ингээд өргөөд байж явах үед ямар нэгэн тийм хугарах, таснаас хийсэн шажигнах чимээ гарсан. За бүгд бужигнаад харсан чинь Мэригийн нөгөө нэг доод хөлөнд гинжлээтэй байгаа гинжинд хоошоо татагдаад дээрээс нь хүзүүгээр нь төмөр гинжин дээшээ татагдаад ингээд сунгаж агаад одоо арцаг болон хөлийг нь ингээд шажигнуул тасалж байгаа тийм чимээ гарсан байсан юм байлээ. За тэгээд ийм үүнийг
одоо мэдэрсэн Мэри асар ихээр одоо орилж чарлаж те ийм гонигтай үйл явдлыг одоо ойролцоогоор 2500-аас 3000 одоо хотын иргэд бол нүдэн дээр харсан. За ерөнхийдөө юм цаазын дүүжлэх яалыг ингээд чимээ энергиийнхэн шиг атайхан хийчихье гэсэн биш, бүр эсэргээрээ ингээд зааныг ингээд хоёр талаас нь тэлж байгаа татаад ингээд шажигнуулаад тасдж байгаа ийм чимээ гараад олон хүнийг айлгаж ичээсэн. За хүмүүс ингээд шоконд орсон байж идэл нөгөө нэг өргөжсэн гинжин одоо таталтаа доошоогоо тасарч унсан байдаг. За ингээд унахтаа Мэри амьд байсан бөгөөд одоо тэрүүгээр нэг ойр дуу тавьж одоо дуу чимээ гаргасан. Бусад заанууд бол энэ амар яргаллыг бол сонссон. За тэнд сууж исэн үзэгч нар одоо Мэрийг газарт унаад өндөх гэж оролдох үед нь бүгд айгаад одоо босч ирээд хүн амтан алах юм бах гэд бүгд бижгэлдээ зүхтаад бөө юм болсон. За тэгээ буу зэвсэгтэй цагдаа нар буу сумаас сумлаад бэлдээд ингээ буудахад хүлээжсэн. Гэвчиг Мэрийг нөгөө өргөж явах үед хойд сүүжин яс болон дунд чому бүх зүйлүүд нь ингээ тасраа шажигдсан учраас одоо Мэри зам бол хоёр хөл дээрээ босох ямар ч тийм боломжгүй болчихсон. Гэхдээ амтай голтоо танд орилоод хэвтээдээс. За энэ үед одоо нөгөө галс өнөөгсөөр буцаж гүйж ирээ гинжийг арай бүдүүн зузаан том гинжээр гинжлээд хөлд нь одоо уяатай байсан хоёр том гинжийг салгаад ахаад тийм өргөх үйл ажиллагааг явуулсан. За энэ үед одоо ойролцоогоор 2500-аас үзэгчээс хүмүүс нь цөөрөөд аягүй цөөхөн үзэгчэд ингээд холоос жоохон айс хийгээд харж исэн байдаг. За ингээд алуурчин Мэрийг ингэж өргөж явах үедээ энэ хүмүүс бол бүгд айцтай, гонигтай, тийм гонигтай одоо юу хийхтэй аюу хэцүү байдалд одоо бүгд орсон. Уг нь маш хурдан л хийж ажил байсан гэж ойлгосон боловч эсэргээр ийм хард арсан зүүд болсон. За ингээ Мэри зааныг ингээ өргөөд ингээ байж явах үед Мэри заан бол амь тавьтлаа бол нилээн бас ганхаж хөдөлж те янз янзын чимээ гаргасан. За тэгээ энэ болгоно одоо үнэхээр тамийн одоо те шүн шиг ийм урт удаан зүйл болсон. За ингээ 30 минутын турш одоо Мэрийг тэр өндөр одоо краанаар өлгөөстэй ингэж байж иж хамгийн сүүлд одоо амь тавьсныг бол мэдсэн. За ингээ 30 минутын дараа краанаас одоо Мэрийг буулгахад бусад одоо зүхтаад явцсан байсан үзэгчид бол холоос бас ингээд буцаж бүчиж ирээд харж байсан. За ингээ мал эмнэлгийнхэн болон цагдаа цэргүүд Мэрийг бас үхээгүй гэж магадгүй нэлээд болгоомжтой дөхөж чад толгоон дээр нь очиод үзлэг шинжилгээ хийхэд бол Мэри яхахгүй өгсөн байна гэдгийг бол хэлсэн. За хилээ зогсохгүй эмч Мэригийн амийг одоо ингэж нээгээд доторхыг харахад бол одоо сүүлийн ард талын 3 араа нь буйлны болон өрөвсөлтэй хорхоотсон тийм байгааг харсан. Тэгэхээр Мэри зам бол ерөнхийдөө 30 наслахтаа шүдний бас асар их асуудалтай байсан. Эрүүл мэндийн хувьд бол хэцүү, тэрэндээс өвдөж шанал зовж исэн тийм амтан гэдгийг нь бол ойлгосон. За тийшээ нөгөө нэг Волдриж гэдэг нөхөр ажилд ороагүй удааг багтаа сава модоор ингэж хацарлуун зогссон. За тэр цохилт нь бол тэр шүдэнд нь хүрээд тэгж их асар ихээр уурлуулсан байна гэдгийг бол мэдэж авсан. Ерөнхийдөө амьтад ингээд шүд мүдэн гимтээд ингээд ирэхээр янз янзын тэ уур уцаартай болох одоо галзуурах эсвэл идэхэд амар хоолыг бол хайдаг. За тэрэнд нь одоо энэ хүн гэдэг амьтан бол өртөж бас амиа алддаг юм тохиолдлууд байдаг. Одоо Барны болон Арслангийн түүхүүд дээр дандаа юм шүдэн гимтсэн амьтад байсан. За ингээд өчүүхэн ч одоо тэ ямар ч хайр инэрлийг үзэж чадаагүй хамгийн хүнд хэцүү нөхцлөөр зовж иж Мэри гэдэг хөрхөн одоо заа ингээд амиа алдсан байгаа. За ингээд 5 тонн жинтэй Мэрийг одоо ийш тийшээ аваачиж оршуулна гэдэг тооцоолсон боловч нэгэнд үхээд өвдсөн байгаа зааныг зөөнө гэдэг бол асар хэцүү байсан. Тийм учраас яг тэр төмөр замын өртөөн дээр болсон одоо тэр цаазаар авах ажлын хажууд байгаа газрыг одоо экскаватороор ухаж асар том хэмжээний нүх ухсан. За ингээд Мэрийг өчнөө олон бульдозер болон янз янзын одоо жиргүүлийн тэр хашгилж тийшээ түрж унгагаад араас нь шороогоор булж одоо ингэж Эрем хотын вокзал дээр ингэж оршуулсан байдаг. За ингээд оршуулах үйл ажиллагаа явагдаад дууслаа. Тэгээ ямар нэгэн тэмдэглэгээ юу ч хийгээгүй. Тэгээд энэ бүх зүйл ингээд дууссан. За ийм заан одоо цаазаар авсан үйл явдал Америк байтугай дэлхий даяар одоо олон хүний сэтгэлийг сэртгийлгсэн амар том гонигтой үйл явдал болсон. За хотын ард иргэдийнхэн хүсэлтээр одоо энэ халуурчин Мэрийг алсан Эрмийн хотын захиргаа бол бас олон асуудалтай цаашдаа тулгарч явж байгаа. Ягаад тэгэхээр Эрмийн гэдэг хот бол
заан алдаг хот нэрээрээ одоо ингэж алдаршиж одоо тэ муугаараа алдаршиж хүмүүс одоо Нервийн хотыг одоо ерөнхийдөө айгүй муугаар дорд үздэг байсан. За ингээд энэ бүх зүйлээ одоо эргүүлж олж авах, нэр хүндээ цэвэрлэх гэдэг бол айгүй хэцүү болсон. За өнөөдрийн хүртэл энэ Нервийн хот болон одоо энэ зааныг ингээд цаазалсан үйл явдал одоо амьтны эрхийг хамгаалагч нар болон байгаль хамгаалагч нарын хамгийн хүндүр бас эвгүй сэдэв байдаг. Тийм учраас одоо энэ дэлхийн том хотууд амьтантай янз янзаар эвгүй харьцах одоо тэр харьцаанд аюулгүй болгоомжтой харьцдаг ийм одоо зүйл болж одоо ингэ түүхэнд мөнхөрсөн байгаа. Яг тэрнтэй адилхан одоо манай одоо хотууд нохоо шувууг одоо алж цаазалдаг энэ үйл ажиллагаанд бас анхаарч хүнлэг, инэрэнгүү, хүмүүнлэг ийм зүйлүүдийг бас нэвтрүүлэхгүй болвол одоо сургууль цэцэрлэгийн хажууд орон сууцны хашаанд, айлын хашаан дотор нохоогийн цустай холиод буудаад аваад гардаг ийм нэг зэрлэг, балмад, барбар үйл ажиллагаагаа одоо болох тийшээ хандах хэрэгтэй. Тэгэхгүй бол Улаанбаатар хотыг ингэж амьтныг алдаг, хяддаг гэдгийг одоо хүмүүс мэдэх юм бол юм Улаанбаатар хотод ээж одоо хөрөнгө оруулж уулчлах зүхтаа цэрвэд алга болно шүү. Манай хот ч одоо манай Монгол улс чинь 300 сая жуулчин билүү аавн гэдээ янз янзын төлөвлөгөө гаргачихсан бас үзээд байдаг. Тэгэхээр ерөнхийдөө амьтандаа маш болгоомжтой харьцах тийм одоо орчин үеийн дэвшилтэт технологиг ашиглах тал руугаар орох хэрэгтэй гэдгийг бол одоо энэ Мэри зааны амиа алдсан, цаазлуулсан, оршуулгдсан үйл ажиллагаа та бүхэнд бас харууллаа. Тэгээд ямар ч байсан Мэри зааныг яг тухайн үед нь шүдмүдийн имжлээ, дээрээс нас мэрэгсэн хүн амьтнаар бас ингэж заантай цуг ажилуулаагүйгээс болж явж хөөрхий. Тэгээ Мэри заан хамгийн их бурууг үүрч сүлдээ амиараа ингэж төлсөн юм гонигтай үйл явдал болсон байдаг.